Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Сумьяд орж бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За, юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө бас тавьж танилцуулбал. За, миний нэрийг Дэлгэр сайхны Сумьяд орж идэг. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг. Энэ жил нэг 7 дахь жилдээ ажиллаж байгаа ийм хүн байна. За тэгээд энэ подкастнда бас урьж оролцож байгаа та бүхэнд бас баярлалаа гэж хэлье. За, подкаст эхлэхээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг тодорхойлолтыг хэлмээр байна. За, энэ юу вэ гэхээр эрүүл мэнд гэдэг нь тухайн хүн бие болон сэтгцийн хувьд эрүүл байхаас гадна өвчин эмгэггүй байх болон нийгмийн сайн сайхан байдлыг хилдэгэ гэж тодорхойлсон байдаг. Энэ ч утгаараа бид нар амьдралынхаа 3/1-ийг ажлын байран дээрээ буюу ажил эрхэлж өнгөрөөдөг. Бас хоногийн 3/1-ийг бол ажлын байран дээр өнгөрөөдөг гэж хэлж болохоор. Тийм учраас та амьдралынхаа 3/1-ийг зарцуулж байгаа энэ одоо ажлын байранда биеийн болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь хамгийн чухлаа. Тийм ч учраас өнөөдрийн дугаартаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон сэтгэл зүйн аюулгүй байдлын тухай ярилцахаар бэлтгэсэн байгаа. За, танаас асуух хамгийн ихний асуулт маань юу гэхээр та хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хувьд ажлын байран дээр яг аюулгүй ажиллах нь хэр чухал вэ? Та тэр талаар юу гэж дүгнэх вэ? За, хөдөлмөрийн мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар, за энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс. За ер нь бүхэл хүмүүсийг ажлын байран дээр аюулгүй ажиллахыг л хамгийн түрүүнд эрхэмжилж байгаа. Тэгээд үүний өрөөнд дэлхийн нийтээрээ ч гэсэн нөгөө safety first, нэн түрүүнд хаб гэсэн тийм урай мөрдүүд гаргаад ажиллаж байгаа. За яг аюулгүй ажиллагааг угаасаа хангах нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр ямарваа нэгэн бизнес, ямарваа нэгэн одоо үйлдвэрлэл уурхаа дээр ашигын төлөө ашиг олгох тэр чинь нэг баялаг бүтээх гэдээ явж байгаа. Тэнгүүд баялагийг бүтээж байгаа гол хөдөлгүүр болох ажилтнууд нь эрүүл байх нь тухайн баялагын өсөх багасах хэмжээг хамаарах учраас энэ бол хамгийн номер 1 зүйл. Тэгээд энэ чиглэлийн дагуу одоо Монгол улсад бүр илүү их хөгжөөд аюулгүй байдал тал дээр бүх зүйл дээр илүү их нарийн анхаардаг болж байгаа. Тэр тусмаа танай бас намайг урьж оролцуулаад яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд сэтгэл зүйн эрүүл мэнд хэрхэн нөлөөлөх талаар ярилцж байгаа болохоор илүү чухал гэж үзээд орж ирсэн шүү. Орсон чинь баярлалаа. За, тэгэхээр мэдээж хүн бол ажлын байран дээр байхдаа одоо гэмтчихгүй тий агаарж бол чийгшлийн хэмжээ тохирсон байдалд ажиллах нь бол хамгийн түрүүнд энэ түрүүнд яригдах ойлголт. Тэгвэл түүнтэй дагалдаж яригдах нэг ойлголт нь юу гэхээр тухайн ажилтан өөрөө ажлын байран дээр байхдаа сэтгэл зүйн хувьд аюулгүй буюу өөрийнхөө үзэл бодлыг нээлттэй чөлөөтэй илэрхийлж чаддаг. Нөгөөдгөр хамт олонтойгоо эрэг харилцаатай байх. За, тэгээд удирдлагаас айж мэдгүй байх тий одоо нээлттэй харилцдаг байх ч гэдэм үү. Эдгээр зүйл бол нэлээд чухал байгаад байдаг. Тэгвэл хөдөлмөрийн аюулгүй байдлаас гадна энэ сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь таны яг өөрийн тань хувьд хэр чухал гэж та бодож байна? Мэдээж сэтгэл зүйн аюулгүй байдал чухал байлгүй ах уу. Ялангуяа одоо энэ нөгөө ажил мэргэжлийн салбараас хамраад ажлуудын шинэ нөгөө эрсдлийн төвшнгөөс хамраад салбаруудыг хожил. Одоо чинь хамгийн өндөр эрсдэлтэй салбар хэн бол уул уурхай, хүнд өрөлдвөрлөл, барилгын салбар. За яг энэ эрсдэлтэй ажлын байран дээр ингээд нөгөө ажиллаж байгаа ажиллагаачдаа бас яг тэр чинь ганцаараа ажиллаад байхгүй, хамт олон багаараа ажиллана. Тэгэхээр нөгөө нэг ажилтны одоо ажлын ур чадвар, Б ажилтны эрүүл мэнд, амь насанд одоо нөлөөлөх тохиолдол гарах байхгүй юу? Тийм учраас өглөө болгоо яг нөгөө ажилдаа гарч байгаа ажилтнуудад тодорхой хэмжээгээр нөгөө нэг хабын нэг зааварчилгаа өгөө тэрэн дээр сэтгэл санааны холбогдолтой яриа өрнүүлээд гаргадаг. Энэ нь эргээд юу гэхээр хин нэгэн хүн сэтгэл санааны докторгүй байжгаад алдаа аваар осол гаргахад бусад хүмүүст нөлөөлдөг учраас аюу их нөлөөлдөг л дөө. Тэгэхээр мэдээж маш их дарамттай, сэтгэл зүй стресстэй байгаа хүн нарийн тийм өндөр эрсдэлтэй ажил хийхэд бол хүнд байна л гэсэн үг. Тийм. Та бас яриандаа дурдж ийн л да. Хабын зааварчилгаа өгөхөд сэтгэл зүйн талаар яриад өнгөрөх тохиолдлууд байдаг. Буцаагаад сэтгэл зүй докторгүй байх нь эрсдэл төрөний гэдэг. Энэ тухай илүү дэлгэрүүлж асуух гэж ийн л да. Танаас жишээлбэл сэтгэл зүйн хувьд докторгүй байж байгаа. За, эсвэл магадгүй ажил дээр маш их стресстэй байдаг те. Удирдлагын дарамтлагдаг ч юм уу. Энэ тохиолдлоос үүдээд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах тийм тохиолдол эрсдлүүд байдаг. Ер нь бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй алдагдах тохиолдол эрсдлүүд байлгүй яг. Сая өнгөрөх жонуудад дэлхийн нийтээрээ л ковид үе байлаа шүү дээ. Тэгэнгүүт хэсэг ажилтнууд уурхаа дээр төгжигдээд за хэсэг нь Улаанбаатар хотод ч юм уу зарим хүмүүс барилга дээр ч юм уу энэ үед нөгөө нэг
гэрээсээ хоол ингээд ажиллаад ирэхээр мэдээж хүн чинь робот биш учраас ядарна. За тэгээд хит их ядраад ирэхээр сэтгэл санааны байдал докторгүй болоод энэ үүнээс болоод анхаарал төвлөрөл нь алдагтаад одоо юу гэдэг нэг алхаар хадаас хадчихсан бол хальт хийгц зөгтөг ч юм уу нэг тийм хөнгөн бэртэл ослууд бол гарна. Гэхдээ хамгийн энгийн жишээ гэхэд л одоо юу гэдэг гэртээ хүртэл бид нар нэг сэтгэл санаа докторгүй хийж захта бэртээд гэмтчих гэдэг хэлэх тал байдаг шүү дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль бол Монгол улсад байдаг. За тэр чинээгээрээ Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд, компаниуд бол энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл нөгөө талдаа яг хөдөлмөрийн аюулгүй байдалтай адил хэмжээнд яригдах үед анхаарах ёстой нэг зүйл нь сэтгэл зүйн аюулгүй байдал байгаа. Гэтэл сэтгэл зүйн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, зүйл залтууд ч юм уу ерөнхийдөө бол аюул дутмаг байдаг гэж би сэтгэл судлаач хүнийхээ үүднээс хараад байгаа. Тэгэхээр энэ талаар бас ойлголт мэдээллийг түгээх нь хэрэгтэй болов уу гэж харж байна. За тэгээд нэмэлтээр хэлэх зүйл маань юу вэ гэхээр бид нэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол нүдэнд харагдаж гарт баригдах зүйлээр бол хэмжих боломжтой. Жишээлбэл тухайн байгууллага хэр зэрэг тоосчлттой байгаа юм. За агаар жуулт сайн байдгүй, за дуу чимээ хэр байдгийг, ажилтнуудын ширээ сандал одоо таарсан төгссөн байдгүй ч гэдэм үү те. Гэтэл нөгөө талдаа сэтгэл зүйн аюулгүй байдлын эрсдлийг нь үзэх нь аюу хийсвэр байгаа таахгүй. Яагаад тэгэхээр бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй байгаа учраас те. Тэгэхээр хаабар хамгаалж чадахгүй ямар нэг зүйл байдгүй. Тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлаар дамжуулаад хамгаалах боломжгүй ч гэдэг юм уу. Эсвэл бууруулах боломжгүй. Тийм зүйлс байдгүй. За яг нөгөө хүн болгоны л юу одоо бодлыг нөгөө нэг ижил мэрэгчлэнүүдтэй болохоор хабын инженерүүд, хабын ажилтнууд, за хабын сурагч багш нар болохоор өөр өөрөөр л бодох байх зөвхөрхөө. Миний хувьд болохоор яг хабаар зүгээр хамгаалж чадахгүй зүйл гэх юм бол аль болох тэр нөгөө нэг хамгаалах зүйлд учрах аюулыг арилгах гэсээ илүү бууруулахад чиглэж одоо за устдгал бүр сайн тэр чиглэл рүү илүү ажиллахыг зорддог. Тэгээ яг таны хэлж байгаагаар яг нөгөө ажилтнууд нэг бүрийн сэтгэл зүйн байдлыг ингээ нөгөө хянаад доктортой байлгана гэдэг бол яг хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй талаас бол хэцүү л дээ. За Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, за энэ чиглэлийн салбарын ажиллаж байгаа хүмүүс, мэрэгчлэнүүд бол ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн осол, за хурц хордлого, за ирээдүйд учрах нэг олон жилийн дунджаар гарч ирдэг мэрэгжлийн шалтгааллах өвчлөл гэх зэрэг одоо зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн төлөө ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгэд хабын процесс ч өөрөө дэмжих процессор явдаг. Одоо би тэгж хардаг л да. Дэмжих процессор явдаг гэсэн. Ямар нэг одоо хамт олон байгууллага түрүү нөгөө анхны асуултанд дээр хариулсан шүү дээ. Үн цэнийг бүтээж байгаа хүмүүсээ аюулгүй байдлыг хангаадаг бол илүү хүн цэнийг бүтээх учраас тэр хүмүүс тэгэнгүүт тэднийг мэдээж нөгөө орчны ажиллах орчных нь зүү зохистой байдлыг бол хангаад өгчөж байгаа. За гэрэлтүүлэг, дуу шууган, зоргон чичиргээ хийн зүйл. За ямарваа нэгэн байдлаар ажлын дарааллын болохоор зааварчилгаа, дотоод дүрм журмуудаараа хянаад байршуулад өгчөж байгаа. Тэгтээ та хэлжсэн амьдралын 3/1 нь ажил дээр 3/2 нь ар гэрт гэж байгаа. Тэгэхээр нөгөө нийгэм дээр гарсан стресс, гэр бүл туссан стресс, за тэгэл тэр зүйлүүдээс болоод стрессцэн сэтгэл санааны гэмтсэн байдлыг ажил дээр ирээд ажил дээр ирж хахад нь засаад ажиллахад бол одоо хэцүү зүйл. Тэгээд хоёрт юу гэх нөгөө нүдэндүүл өс төвхтэй. Яг нөгөө хүмүүсийн байдлаас хамаарад зарим хүмүүс дотроо юу болж байгаа, ямар хэцүү байгаагаа нүүрэн дээр илэрхийлж чаддаг хүн байхад илэрхийлэхгүй юу ч болоодгүй ч юм шиг яваад байдаг тийм хүмүүс ч бас байдаг. Гэхдээ ерөнхийдөө бэртэж гэмтэж байгаа хүмүүс бол хамгийн энгийн жишээ бол анхаарал болгомж алдснаас л болж байгаа. За анхаарал болгомж алдаж байна гэдэг чинь тэр хүн толгойн дотор одоо арай нэг өөр юм бодоод байна л гэсэн үг тий. Одоо жишээ нь юу гэдэг тий нэг юм хөрөөдөх ёстой гэдгийг бодох ёстой байсан хүн хөрөөдөхөөсөө илүү нэг тийм сэтгэл санааны дарамт шахалт мэдэрсэн тэрийгээ бодсон учраас л анхаарал болгомж алдаад бэртээд гэмтээд байгаа. Тэгээд ер нь бол улсын хэмжээнд гаргаж байгаа энэ үйлдвэрлэлийн ослын судалгаануудыг ингээд гаргаж байгаа. Та түрүү нэг ярьж танилцуулсан. Тэндээс хараад хад хамгийн энгийн одоо ослыг ингээд бүртгэсэн тохиолдолд дандаа унах, бүдрэх, дээрээс юмх тийм нэг анхаарал суларсан үед босон тохиолдлууд байгаа даа. Тэгэхээр нөгөө ажилтан маань ямарваа нэгэн байдлаар өөрөө бэртчихье гэд зориод очиод бэртчихгүй
тухайн хүний одоо бодол сэтгэл санааг ингээд өөр тишээ чиглүүлсэн нэг тийм сэтгэл санааны нэг тийм дарамт сэтгэлийн нэг тийм аюулгүй байдал байхгүй наалдагдсан болоод бэртэж гэмтээд яана л гэсэн санаа ах. За түрүүн тэгвэл та бүхэн ярилцлагынхаа хинт дурдчихсэн. Анхан шатны зааварчилгаа гэж ярьсан дээ. За уучлаарай би жоохон буруу ярьж иж магадгүй. Тэгэхээр яг энэ зааварчилгаан дээр жишээлбэл хин нэг битээ бухимдуулаарэ. За стрессцэн байвал хин нэгэнтэй бодлоо хаваалцаарай, мэдрэмжээ хаваалцаарай гэх юм уу тийм сэтгэл зүйн талаас нь зааварчилгаа юу нөгддгүү. Сэтгэл зүйч гэхгүй хамт олонны уур амьсгалын талаас нь ч юм уу тий. Өгдөлгүй яах вэ? Хөдөлмөрийн аюулгүй байдал ирүүлэх хот ерөнхийдөө бол ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаанууд маш чухал. За мөн төрөн дээр дагаад эрсдлийн үнэлгээ гэж нэг айгүй том чухал зүйл байгаа. Ягаад гэвэл нөгөө нэг ямар нэг аваар осолтой ажлыг эхлүүлэхээс өмнө уг ажлыг хийж хахад тухайн ажилтнанд ямар аюул за түүнийгээ дагаад ямар эрсдлүүд учирч болох талаар тооцоод тэгээ ажлыг явуулдаг гэсэн үг. Тэгтээ эрсдлийн үнэлгээг тухайн ажлын байрнаас гадна яг ажил бүр буюу одоо яг нэг томоохон ажлыг хийх өмнө хийдэг. За энэ тохиолдолд бол ерөнхийдөө уул уурхай барилгын салбарын бол баг хамт олноор илүү орж ажиллах тал байдаг. Одоо жишээ нь засварын маш том ажил явагдчихлээгүй л тухайн засварын том ажилд оролцож байгаа бүхий л ажилтнууд цуглаад нэг хурал байдлаар ч юм уу өөр өөрсдийн аргачлалын талаар хэрдэг. Тэгээ яг хуу энэ чиглэлээр хийж хахад бүгд л хүн болгон өөрсдийн санаа бодол яриад учиржуулах эрсдлүүдээ яриад хүнийгээ яаж арилгах талаар ярих үед ярих тохиолдлууд гарна. Тэгээд энэ дэр мэдээж нөгөө нэгнээс нь нөгөөдхнийх нь амнаас хамаарах зүйл учраас анхаарал болгоомжоо алгахгүй аль болох тайван байгаа төвлөрөөд ажиллахыг илүү их сануулдаг. Бас нойр даралт гэл чухал зүйлүүд биш түүний сэтгэл санаанд нөлөөлөх энэ зүйлүүд дээр нь талдаг. Ер нь ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа яг нөгөө стандарт чиг тэгж өгөөрөө сэтгэл санааны аюулгүй ажиллагааг ингэж өгөөрөө тэгж өгөөрөөгүй гэж заагаагүй ч гэсэн аливаа ажлыг хийж хахад за та ямар ч байсан санаа сэтгэл доктортой тайван байгаараа тэгээд илүү их анхаарал болгоомжтой төвлөрөөрөө өөр юмд битээ сатаагаараа ч юм уу те энэ зүйлүүдийг илүү одоо тайлбарлаж хэлж өгдөг л дөө. Тийм байдаг. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай байгууллага компаниуд мал дотоод дүрм журмандаа ёстой гэдэг байдлаар зааж өгөхөөс гадна за Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулиудыг бол таагч мөрддөг. Зарим тохиолдолд ажилтнууд өөрөө яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байх тий байгууллагаас шалтгааллахгүй нөхцөл байдлуудад та жишээлбэл яг хувийнхаа туршлагаас дүгнэх гэж юу гэж зөвлөдөг вэ? Би яг зүгээр яг тийм хүмүүст тааруул зүгээр өөрийнхөө амьдралын туршлаган дээр зорилгын л илүү сануулахыг хичээд. Одоо яагаад энэ компанид ажиллаж байгаа юм те. Тэгээд одоо юу гэдэг ерөнхийдөө би нэг уурхаа дээр байгаа ч юм өглөө ажилдаа ирж байгаа хүмүүст сургалт орж явах хүмүүнээс юм амьдралын зорилгыг асуудаг байхгүй. Тэгвэл хүмүүс ингээм амьдралын зорилгоо хэлнэ шүү дээ. Ойрын 10 жил ингээд өнгөтэй энэ жилийн зорилго, энэ сарын тэгвэл өнөөдрийн зорилго асуудаг. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс чинь заа миний өнөөдрийн зорилго чи юу вэ? Яг гоо миний өнөөдрийн зүгээр хүмүүст хэлдэг таны өнөөдрийн зорилго бол энэ ажил дээр те бүг бүтэн энийгэд орж ирсэн бол орой 6-гээд бүг бүтэн энийгээ л гараад явах нь ерөөсөө өдрийн аюулгүй байдлын зорилго байхгүй. Тэгээ одоо жишээ нь ялангуяа шин төгсөөд орж ирж байгаа нэг 18 19 той ч юм уу 20 той залуучуудад яг аюулгүй ажиллагаа сургалт зааварчилгаа анх ингээ орж явахдаа илүү амьдралынхаа зорилго талаас нь ярьж өгдөг байхгүй. Магадгүй одоо юу гэдэг тийм анхны орсон компанида 5 жил ажиллаад туршлагатай болцоод би яг өөрөө энэ чиглэлийн компани үүсгэндээ ч юм уу гадагшаа явж сурандаа гэж байжсэн чинь 5 жилийн хүрээгүй 4 дахь жил дээрээ осолт ороод хөлгүй болчвол тэр хүний амьдралын зорилго ингээ шал өөр тийш хазаагаа явчихж байгаа. За үүнээрээ нэмээд хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдалтай адилхан сэтгэл зүйн аюулгүй байдал нь ч гэсэн дан ганц байгууллагын хариуцлага биш тухайн ажилтны ч гэсэн хариуцлага байдаг. За тэгээд бас таны ярианд сая дурддагдж байгаа дадал гэдэг зүйл юм тий. За мэдээж хүний энэ дадал зуршил бол буцаагаад хүний амьдралын чанарт хүртэл нөлөөлөх нэлээдгүй тийм том хүчин зүйл байгаа. За яг энэ тухай бид нэр бас дараагийн дугаараараа энэ дадал зуршил дижитал технологиг ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбож нэгэн дугаар бэлтгэхээр бас зорж байгаа. За энэ үрээд энэ удаагийн дугаар манд дуусч байна. Өнөөдрийн дугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэрэгжилтэн Сумьяд орж ах маань ирж бидэнтэй маш үн цэнтэй яриаг өрнүүллээ. За та бүхэн үргэлжлүүлэн ажлын байран дээр тохиолддог сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой кейсүүдээ бидэнтэй хуваалцаарай. За баяртай. За баяртай.